Өнөөдрийнхөө тань мэдхүүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Батсаяа болон мөхцөл миний бие шинэ дугаараа хүрэхээр студид бэлэн болоод байна. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Манай нэвтрүүлгийг эрсдлийг давхууч хүрээтэй Монголын ууган даатгалын компани нэг бод даатгал мөн ногоон ирээдүйг хөгжүүлэн өрөөтэй MMS компани бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүгд хүргэж байна. За өдрийн минь заяа. За өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө нэвтрүүлгээр хоёлаа Африк төв рүү явах нь тий. За тэгнэ. За нэвтрүүлэгтээ яагаад өнөөдрийн дугаарт Улсын баян иргэдний ядуу Марокко гэж нэрвэсэн бэ? За энэ бол одоо түүхтэй. Яагаад гэх юм бол Марокко ерөнхийдөө их түүхээс авч үзэх юм бол Европын улсуудтай их одоо харилцаа холбоотой, худалдаа наймаа. За тэгээд эзэн дүрм гэлээд айгүй бол ямар холбоотой ялангуяа Испантай. За бид нар бол Египтийг мэднэ. Египт бол ерөнхийдөө Европтой соёлын хөдөлгөөнийг солилцсон. Египтийн соёлыг бол одоо айгүй их мэддэг бол Марокко, Тунис хоёрыг энэ дараа орохоор ерөнхийдөө Африкийн хойд эргээс бол хамгийн алдартай Европтой олон жилийн турш худалдаа наймаа байсан дайн байлдаас асуудал энэ гур ус байдаг. За эдгээр нэг нь бол Марокко. Марокко дээр Европод яагаад ингэж одоо ч гэсэн ингэж их дуртай байдаг тий ажиллаж амьдрахаас эхлээд аялал жуулчлал маш олон юмар холбоотой байдаг шалтгаан газар зүй байдаг. Газар зүй хүмүүс. Яг бол Мароккод ерөөсөө бүх юм байдаг. Өндөр уул байдаг, цастаа уул нуруу байдаг те. Тэгсэн мөртлөө Сахара элсэн зүйл байдаг те. Гол горих маш олон юм. За тэгээд Атласын нуруугод айгүй том нурууд байдаг. Энэ дээр бол одоо ингээд ажиллаж амьдрахаас эхлээд цагуурын таатай орчин байдаг учраас ерөөдөө хүн төрөлхтний хувьд бол айгуугаа тийм татдаг газараас. Европ ч гэсэн дуртай байсан. За ингээд энэ бүс нутагт бол ингээд Европод маш ихээр сууршдаг байсан. Одоо та бүхэн мэдж байгаа те Касабланка, Рабат, Марракеш, Танжер, Фес гэл энэ Африкийн хамгийн олон том хотууд одоо Өмнөд Африкийн бүгдээр тусах бодвол те. Дарыг болсон Марокко. Ялвар хоёлаа Өмнөд Африкийн бүгдээр туссан Мароккод хоёлаа Европын хамгийн их одоо сууршдаг байсан газрууд шүү дээ те. За Мароккон дээрээс нь газар дундын нэгс бол Атлантын нуруу холбогддог Африкийн ганц улс ерөөс хоёулантай гарцтай. За яагаад иргэдэн ядуу улсан баян бэ? Би энийгээс одоо тайлбарлах гэдэг байгаа. Сайн нийтийн орчлыг хэлж. Яагаад л Мароккоор хаант одоо засахтай. Хаант. Тэнгүүтлээ хааны эрх мэдэл айгу өндөр, хааны иргэн тойрных маш мөнгөтэй. Одоо Мароккоч 1994 оны ихэд мөнгө дэлхийн аварчлаар тэмцээн зохион байгуулах эрхийг авах гэж үзчихээс уусахгүй. Тэгэхээр тэрнээс хойш шийдэд удаа ингээд дэлхийн аварыг зохион байгуулах нь дандаа том улс идэх ажил те. Гэтэл Марокко тийм мөнгөтэй улс ажил. Тэгвэл Марокко мөнгөтэй байгаа байхгүй те. Бүр 94 оноос хойш мөнгөтэйс мэддэг. Угаасаа байгалийн баялаг дээр газар зүүн онцлогоос болоод жимсхийн хоол үнэхээр гайхалтай Мароккод ярих юм байхгүй. 30 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга Марокко зохион байгуулна. Марокко, Испани эдэртэйгээ нийлж байгаа, Португал эдэртэй нийлж байгаа зохион байгуулна. Тэгэхээр энэ улс бол ингээд санхүүгүүд бол мөнгөтэй гэдгийг бол зүгээр энүүгээр ингээд баталгаад хэлж болж байгаа. Бизнесийн хувьд бол хааныхын иргэн тойрных нь маш том бизнесүүдэд хатгацсан. Тэнгүүтлөө иргэдийн боломж нь баг. Иргэд бизнесийг ч юм уу, иргэд ямар нэмэлэр төрийн том бизнес эрхэлж байгаа нөхдүүд өөрчлөлт ямар боломж байдаггүй. За тэгээд яг Марокко бол Африкта ингээд бичиг үсгийн соёл бол харьцангуй өндөртөө ордог боловч бас хүмүүсийн одоо нэг хөгжлөн жоохон асуудалтай. Тийм учраас иргэдэн ядуу улсын баян. За тэнгуүдээ Мароккочууд яадаг вэхээр маш олон Мароккочууд Европ руу цагаажилдаг. Ялангуяа Испани бол одоо Мароккочууд ихтэй, Нидерланд маш ихтэй. Тэнгуүдээ Испанд халаасны хулгай ч юм уу тиймэрхүү Мароккочууд айгүй өндөр байрцалдаг. Тэгэхээр уг нь бол ийм улсын баян байгаад байдаг энэ хүмүүс улстай амьдраа сайхан амьдрах боломж авахд яагаад Испани руу, Нидерланд руу, Англи руу очиж ажиллаж амьдраа. Тэндээ тэгээ яагаад халаасны хулгай ч юм уу тийм муу нэрээр тодорхой хэмжээс алдартай болчиход байгаа юм тий. Тэгэхээр эн чинь нэг балансын хувьд бол аюу алдагдaltaй нөсөх байхгүй. Одоо Монгол жоохон хөгжих бол монголчууд бол Монголдаа ажиллаж амьдрахад бол харьцангуй гайгүй Мароккод бол тийм асуудал байдаг. Энээс л одоо асар их шүүмжилт агуулж ирдэг. Асар их шүүмжилт агуулж ирдэг. Энийг бол ерөөдөө бас улс төртэй холбоотой тайлбарлал нэлээд бас урт юм ярих учраас энэ үргээд ямарсан өндөрлөж бодож байна. Ямарсан нэр нь ийм учиртай шүү. За маш сонирхолтой байлаа. За тэгэхээр заяа бит хоёрын өнөөдөр айлчлах улс бол Мароккогийн хаан тус гэж байгаа. Яагаад тэгэхээр хаан засагтай. Өнөөдрийн төр ярьж байгаа хааны угсаа 1631 оноос хойш төр ярьж байгаа. За тэгээд түрүүн манай заяа манд урдлаа л да байгалийн баялаг ихтэй. Газар зүйн хувьд маш стратегийн ач холбогдолтой газар зүйн. За тэгээд Европын болон дэлхийн бусад орнуудтай арилжаа худалдаа наймаагаар Эрдэнэс холбогдсон хэрнээ өнөөдөр яагаад ядуу байгаад байна гэдгийг шалтгаан нь ерөөсөө засаг л харагдаж байгаа юм. Байгалийн баялагтай байгаа, сайхан газар нутагтай байгаа, стратегийн хувьд, геополитикийн хувьд чухал газар нутагтай байслаа гэсэн засаглал нь буруу бол тэгэл асуудалтай л байдаг. Ядуурл, хэл ахуул, авилга тий. Тэгэлгүй яах вэ? За яг одоо сайхан зүйл рүү нэргэж оръё. За Марокко бол хойд Африкийн улс бөгөөд Атлантын далай газар дундын тэнгисийн тий ирэг дээр оршдог.
Алс зүүн болон өмнөзөгт Алжиртэй одоо хил залгадаг. Мароккогийн нутгийн хэмжээ бол Америкийн нэгдсэн улсын Калифорни мужаас арай том гэж үздэг. За тэгээд газар нутг нь бас маш сонирхолтой газар нутгтэй. Учир нь баруун Сахарын маргаантай одоо баруун Сахарын бүс нутаг байгаа. Тэрийг Марокко манай улс гэдэг зарласан боловч тэрийн дэлхийн нийтээр бол хүлээн зөвшөөрөөгүй. Нөгөө талд нь салан тусгаарлагчд гэж тэднийг бол одоо Марокко талаас нэрлэдэг. Тэд нар өөрсдөө тусгаар тогтнолоо одоо зарлах гад оролдоод байгаа боловч одоогоор дэлхийн нэг 40-од орн л хүлээн зөвшөөрсөн. Тий. Тэгвэл бас тусгаар улс гэдгийг нь хүлээн зөвшөөрөөгүй, салан тусгаарлаж байгаа гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг юм байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар дэлхийд байгаа одоо хинч өөрийн болгож албан ёсоор зарлаагүй. Зарлсныг нь дэлхийн нийтээртэй хамтын нийгэмээр хүлээн зөвшөөрөөгүй хамгийн том газар нутаг баруун Сахар хэцүүл юм байна те. Яг Мароккогийн урд. За газар нутгийн хувьд бол манайхаас одоо энэ өмнө говьд орон говийг нийлүүлсэн хэмжээний хэлэр чинь асар том газар нутаг байгаа байхгүй. Тийм том газар нутаг. Тэгээд яг одоо тэр Мавританы эргээр үдэгдэн Сахаравыгийн бүгд баримт тусгаад өөрсдөө нэрлэлсэн. За тэгээд юу хэсгийг нь болохоор Атлантын талаа эрэхтэй хэсгийг нь болохоор Мароккочууд өөрсдөө эзэмшлэг явуулсан. Гэхдээ энэ айгүйх маргаантай. Тэгээд Мавритан, Алжир гэдэг тэрэгэн дэдний улсууд нь энд ингээд одоо оролцоод өөрсдийн клеймтэй. Тэгээд Марокко 2700 одоо километр урт юм хашаа өрцсөн байгаа. Яг өөрийнхөө иргэн дагуулсан. Тийм байлээ. Маш ингэ бүр ингэ газрын зургаас бараг ингэ дээрээс сателлитнаас харагддаг юм байна. Тий харагддаг. 2700 зорч айгүй урт юм хашаа барьцсан. Тэгээд баруун Сахарын нэг эрг юу сайтай нөө. Далайн нэг одоо үржил шим сайтай байхгүй. Үржил шим сайтай загас жарахаа ихтэй. Дээрээс нэг Канарын болон гэж байгаа шнэ. Канарын нэг арлууд байгаа шүү дээ. Тэнтэй ойрхон байхгүй. Канарын арлууд ч өөрөө байгалийн стратегийн бүр түүхэнд айгүй чухал газар нутаг ш. Тэндээс ерөөдөө одоо цэнэглэлтэй игээд энтэг рүү ч юм уу Америк руу ингээл гараал явдаг тийм бус. Тэгэхээр ийм том бус нутаг бол Мароккийг эзэмшил. Гэхдээ Марокко дээр хоёлаа бас нэг юм дуртай. Марокко ингээд Европод дээр үесээ ингээд Марокког ингээд сонирхож ирсэн учраас одоо л Мароккод маргаантай айгүй олон газрууд байдаг. Нэг нь одоо энэ баруун Сахар урд хэсэгт нь байгаа. Хойд хэсэгт нь Севта болон Мелия гэж хоёр газар байгаа. Тийм газар дөрв байгаа бүр. Газар дундын эрэг дагуу зарим нь одоо маш жижиг хэмжээний арал хүн суурших боломжгүй нийт ингээ хилийн урт нь ердөө 800 м ч юм уу тийм газрууд байдаг юм байлээ. Тэр нь болохоор Испани мэдтэнгүүтээ Испани болохоор Африкт газар нутгаа Европ явуулж байгаа байхгүй. Яг л тэр Севта Мелия гэж дууж байгаа Испанаар тийм. Энэ хоёр ингээд хашаалцсан. Тэр хашаагаа нэг хүмүүс дөрөх гэж одоо орох гэж үздэг. Тэрийг Мароккогийн цагдаа нар болон Испанийн цагдаа нар бол хоёр талаас нь анаас ууждаг. Тэгээд тэр нэг бид нар Мексик болон Америкийн ингээд хана гэж ярьдэн шүү дээ хэлий. Тэрнээс том аа байгаа. Тэрүүгээр ингээд сэлж орох гэж үзэн тойроо те давах гэж үзэн унж байгаа ч юм янз янзын асуудлууд гардаг. Гол нь тэр Мароккогийн газар нутагт байгаа тэр Севта Мелия эдэр л ингээд орчих юм бол Европын холбоор орчиж байгаа гэсэн үг байхгүй. 14 км-ийн цаанаа байцтай. Тий усаар бол 14 км. Севта Мелия орч яг Мароккогийн газар нутагт байдаг. За энэ хоёр яагаад ингээд Испани газар нутагт үлдсэн бэ гэхээр Марокко Испани болон юунаас тусгаар тогтнож байгаа шүү дээ. Францаас тусгаар тогтноход энэ хоёр бүс нутаг угаасаа Испани байсан анханаас. Тийм учраас Мароккочууд энэ бол манай газар нутгаа гэж бол хэлж чадаагүй. Гэхдээ түүхэн манай газар нутгаа гэж одоо ингээ байн маргаантай байдаг. Испанчууд өгөхгүй. Энийг нь олон улсын шүүхтэр авчихсан юм байна. За тэгээд Испани бол те нөгөө Марокко гэж улс байгуулагдахаас өмнө энэ газар нутагт төр улс бий болохоос өмнө бид нар энэ газрыг манай газар нутгийг зарласан тунхаглажсэн дэлхийн бусад тухайн үеинтэй эцэд гүрнүүд хүлээн тодорхой байдлаар хүлээн зөвшөөрсөн байсан учраас энэ манай газар нутаг гэдэг энэ маргаан дээр Марокко унсан юм бэл. За хоёлаа үргэлжлүүлээ. За хүн амын хувьд бол дийлийнх нь араб тэгээд бербер буюу одоо нүүдэлчин овг аймгийн хүмүүс амьдардаг. За энэ бербер гэж нэр нь одоо чинь жоохон дорд нэр барбар одоо Европуудын барбар гэдгийн зэрлэг гэсэн нэр гэтэл арай өөр нэртэй өөртөө нэр нь яван дагарна их гоё нэртэй байсан. Тэрийг нь яг тулгамдаа мартчихлаа. Одоо Берберийн Папуа Гвинэ гэдэг үг чинь улсуудын нэр болсон. Манай Папуа шинэ гэв дээр гарсан шүү дээ тий. За газар зүүн уур амьсгалын хувьд бол одоо Атласын ус гэдэг өндөр том ус байгаа. Ширэг хээр далайн эргийн цөл болон маш олон төрлийн одоо ландшафттай уур амьсгал нь Атлантын эргийн дагуу зөөлөн одоо их нутгийн одоо газар нутгийнхаа төв хэсгээр бол тэ хуурай тэгээ мөн халуун уур амьсгалтай. За тэгмүүд Атласын нуруу ч өөрөө цасан ориглуудтай байдаг. Марокко нөө Африкийн цөөхөн одоо өвлийн resort-уудтай цанаар болгодог юм газартай. Африкт байдаг. Цанаар болгож болох газар хаана шүү дээ. Тий, хэдхэн улс байдаг. Одоо энэ нөгөө хэсэг нь хаана л яг ойлгомжтой. Яг Африкийн хамгийн урд хэсэг буюу Өмнөд Африк resort хэсэг байхгүй. Бас уултай жоохон сэрүүн бүсэх юм уу Африкийн тий. Тийм учраас Мароккод очих юм бол та бүх юмыг гэж болно бүр цанаар болгож болно гэдэг.
Харин тий. Тэгээд нөгөө серфер буюу нөгөө серфинг хийдэг хүмүүсийн хувьд бол бас деважин гэж хэлдэг юм байлээ. За тэгээ Европ төвдөө хамгийн ойрхон одоо хойд Африкийн улсуудын нэг бөгөөд Гибралтарын хоолоогоор Испаниас ердөө 14 км-ийн зайтай гэж байна. За хамгийн олон төрлийн байгалийн тогтцтой одоо Африкийн улсуудын нэг бөгөөд далай, өндөр уул, үржилшинтэй, намдор газар, хагасцал, цөл зэрэгцэн оршдог. За Атласын нуруу нь бол 3 ингэдэг хэсэгт байгаамаа. Одоо өндөр атлас хэсэг байгаа. Хамгийн өндөр хэсэг нь одоо Тубкал уул гэж байна те. 4167 метрийн өндөртэй. Хойд Африкийн хамгийн өндөр оргил. За өвөлдөө цастай байдаг, цаанын баазууд байдаг. За дунд атлас нь ой модтой, гол мөрөнтэй, хөдөө аж ахуй, мал аж ахуйтай эрхлэхэд тохиромжтой уур амьсгалтай. За анти атлас буюу өмнөд хэсэгтээ байгаа их хуурай, чулуурхаг. За тийм уур амьсгалтай юм байна. За тэгээ Атлантын эрэг дагуу бол нөгөө намдор өргөн дээдэгч талтай Касабланка, Рабат зэрэг том хотууд нь байдаг. Мөн худалдаа, загасчлал, бомт одоо өндөр хөгжсөн. Газар дундын эрэг орчмороо болтой стратеги маш чухал бөгөөд Европын соёлын нөлөө их байдаг, аялал жуулчлал их хөгжсөн гэж байна. За тэгээд нөгөө өндөрлөг одоо Атласын улсын хооронд хорших үржил шимтэй хөндөдөө буурцаг, Улаанбудаа, Чидүүн, Жүрч зэрэг те нөгөө газар дундын тэнгисийн уур амьсгал одоо Грек, Турк, Испани, Италиас гардаг жим сургамлууд байгаа дээ шүү дээ. Тэгэхээр уур амьсгал нь тэр бүс нутагтай ер нь их ойролцоо бас төстэй юм байна. Тэгээ Мароккон жимснэрээ бидний одоо мэддэг маш олон жимс байна. Бид нар зарим нэг мандарин Марокко гэж ярьдэн шүү дээ. Тий. Марокко мандарин. Марокко мандарин жижиг. За тэгвэл Танжир гэж боосноо. Танжирин гэж үүдэн шүү дээ. Тэр байна. Одоо Танжириг хот байгаа шүү дээ. Тийм Танжирин. Тий. За тэгвэл Маракаш алим гэж үүдэх бас тий. Оо тийш дээ. Тий. Тэгэхээр энэ ерөөсөө энэ жимсний хувьд бол энэ Марокко бол үнэхээр одоо тасархай юм. Бүс нутаг байгаа. Тэ уур амьсгал нь сонирхолтой. Зөөлн эргийн бүс нь зөөлн чиглэг, уулын бүс нь хүйтэн өвөлдөө застай. Гэтэл намдор газраараа хуурай халуун. За тэгээ цөлийн бүстэй маш халуун хуурай бөгөөд 130-аас 45 хэм дуулан болдог. Ууландаа харин хасах 5 хэм хүртэл сэрүүхэн болдог. За тэгээ бороо ордог. Өвөл хавар ер нь голдуу бороо ордгоо гэж. Тэгэхээр цагуурын хувьд бол үнэхээр гоё газар байгаа. Тийм байна. Их таатай. За тэгээд усны нөөц харьцангуй сайн гэн Африкийн орнуудаа бодвол за тэгээд хамгийн их устай гол нь Себу, Рабия гэдэг одоо тий хөдөө аж ахуйн гол бүс нутаг нь маш том голтой. За тэгээд ган гачиг хомсдол ган гачиг усны хомсдол нөгөө уур амьсгалын өөрчлөлтөөс тий бие усны тэр цөлжилт бол одоо цөлтэй газар цөлжилт гэж хэлэх нь буруу баг. Гэхдээ газрын дөрөөлөл сүүлийн үед нэлээд одоо тулгымцсан асуудал шүдний өвчин болоод байгаа. Тэгээ байгалийн баялагын хувьд бол фосфатын дэлхийн одоо тэргүүлэгч нөөцтэй. 80% нөтг. Тийм 80% нийлүүлдэг. За тэгээ загсны ариун нөөцтэй нөгөө Атлантын эрэг орчмоороо за тэгээд нар салхи сэргээгт хэрчим хүчний ариун нөөцтэй оронд тооцогддог юм байна. Хүн ам нь маш сонирхолтой. За ойролцоогоор 37 сая хүн амтай. За тэгээд хүн амынхын дундаж өсөлт нь ер нь бас хайцсангүй байгаа Африкийн орнуудын хувьд бол зөвхөн 1%тай. За тэгээд хүн амынхын нөгөө одоо наслалт нь бол 75. Тэгэхээр хайцсангүй боломжийн. Тэгэхдээ бичиг үсэг бас хүн амынхын ерөөсөө 75% нь бичиг үсэгтэй. Тэнд ихтэй Африкта дээгүүр ордог. Африкта дээгүүр яг үнэ. За тэгээд хүн амынхын 65%-аас илүү нь хот суурин газар амьдардаг. За тэгээд хойд Африкийн хамгийн их хүн амтай улсуудын нэг бөгөөд залуу хүн ам нь маш залуу улс тооцогддог юм байна. За тэгэл. Одоо Марокког яагаад н улсын баян иргэдний ядуу гэхээр Марокко хөлбөмбөгийн дэлхийн аваргыг зохион байгуулах байгаа улс. Бүр 94 оноос хойш ингээд бий дөгжсөн 30 жилийн өмнөөш нь ч одоо тий. Зохион байгуулах ингээд хүсэлтэд өгчээсэн. Тэгсэн мөртлөө одоо нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр Монголоос бага. Монголчууд 7000 орчим байгаа шүү дээ одоо тий. Марокко 4000-аас 5000 орно гэдэг. Тэгэхээр монгол хүн бол Марокко хүнээс хамаагүй илүү одоо нэг жилд юм одоо эдэлж хэргэлдэг тий. Тэгэхээр энэ Мароккогийн асуудал нь яг энэ дээр байгаа даа. Засаглалын асуудал гэдэг нь айгуугаа тодорхой тоогоор хэлэх юм бол ийм байна. За Марокко улс нь ер нь бол хүн амын тийм маш олон төрлийн одоо яг харахгүй нөгөө олон 100 жилийн турш ингээд Европ, Африкын тий Африк арабууд одоо бол өнөөдөр арабууд ноёлж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тийм болохоор нөгөө маш олон соёлын бас холимог ус яг харахгүй мó юм байна. За тэгээд нөгөө уугуул иргэдэг нь бол Амазичууд гэж нэрлэдэг юм байна. Амазичууд Бербер гэж хэлдэг нь нөгөө Европууд барбар буюу те барбарууд зэрлэг балмад хүмүүс гэдэг одоо доромж утгатай нэр. Хойд Африкийн нүүдэлчтэй л ерөөдөө тэр чиг нэлж байгаа юм те. За тэгээд Мароккогийн хамгийн эртний уугуул иргэд за тэгээд Атласын улс болон өмнөд хэсгээр хөдөө ер нь бол намдур газраар амьдардаг. Өөрийн гэсэн өвөмц хилтэй, заншилтай, хувцлалтай. Гэхдээ өнөөдөр бол улс төр соёлын үйл ажиллагаанд ер нь илүү идэвхтэй оролцоод өөрсдийнхөө эрх ашигыг хамгаалах, өөрийнхөө соёлыг өвлүүлэх зэрэг дээр илүү анхаарч байгаа.
тийм төмөн юм байна. За тэгээд нөгөө арабууд гэж яриад байна те. Арабууд гэж чиний хэлээд байгаа гэхээр исламын шашин те. Арабастай нүүдэлд очсон хүмүүс. Гэхдээ ер нь бол Магреб нутаг гэж одоо бүс гэж хэлээд байгаа Хойд Африкийн нисгийг. Одоо Сахарын хойдлын улсуудыг энэ газар тэр чигээр нь бараг шахуу нэрлэлчихэж байгаа юм байна. Тийм Магреб гэдэг нь баруун гэсэн үг юм байна. За тэгэхээр нөгөө Арабын одоо исламын алтан үеийн үед те тэдний хувьд бол арабуудын хувьд бол баруун тийшээ нутагт байгаа хүмүүс байсан учраас тэр бус нутгийг Магреб гэж нэрлэдэг юм байна. За тэгээд нөгөө 7-8 дугаар зууны үед нөгөө арабын одоо исламын алтан үеэр те арабууд ирээ тэр газар нутгийг эзлээд за тэгээд суурин хот суурин одоо газрууд байгуулагдаад тэгээд олон зууны туршид нөгөө нутгийн амазичууд буюу уугуул иргэдтэй цус холилдсон. Тэгээд яг өнөөдрийн Мороккочуудыг цэвэр арабууд гэж хэлэх боломжгүй. Учир нь хэдэн зууны туршидтэй олон төрлийн хүмүүс тэгээ арабууд болон нутгийн амазичуудтай уугуул иргэдтэй холилдсон учраас ер нь бол холимог угсаатай гэж хэлж болно. За тэгээ албан ёсны хэл нь бол араб хэл. За тэгээд амази хэл. Амази буюу нөгөө өдөртөө уугуул иргэдэг хэл байх нь шүү дээ. Гэхдээ өргөн хэрэглэгддэг олон хэлүүдийн учир нь Франц, Испани колони байсан. Тэгээ англи хэлийг бол залуучууд нь сөүлээд ер нь бол өдөр тутмын харилцаанд их хэрэгжилж байгаа. Тэгээд нөгөө Мороккочуудын араб хэл нь арабуудын араб хэлнээс өөр юм байна. Тэгээ тэдний араб хэлийг Дарижа гэж нэрлэдэг. Дария юм уу? Дарижа авах те Дарижа гэж нэртэй. Сонгодог арабаас нэлээд өөр одоо зээлсэн үгнүүд буюу Франц, англи хэлний үгүүд маш их байдаг юм байна. За тэгээд арабууд ч нэг хойшгоо Испани газар нутгийн тал хэсгийг эзэлжсэн те. Тий, Бэрийн хойгийг ер нь бол нэлээд дэш явсан шүү дээ. Тий, нэлээд дэш олон жил те олон зуун жил одоо муурууд шүү дээ тийм үү. Тий, эзэлжсэн учраас Европын Испани соёл бас нэлээд их байдаг. Одоо Марокко. Тэгээд Марокко руу ингэж байгаа юм бас. Нэрээс нөө Төв Африкийн улсууд ч одоо ингээд дөрвөн штэ. Европ руу дөрөхөд одоо нэг хоёр бүсээр явж байгаа. Нэг нь болохоор Египтээр дамжиж байгаа. Египтээр дамжаад усан онгоцон цугаад ч юм уу юу явна. Европ руу явна. Нөгөөх нь болохоор Марокко. Марокко бол ерөөдөө яг Европ руу орох гол хаалга найдаг учраас Төв Африкийн энэ олон хүмүүс ингээд далайн хэрэг ингээд дагаж явсараад Марокко төжөө тэндээс одоо Танжир ч юм уу тэр Савита Мели айдраас дамжиж Европ руу их гарах гэж үздэг. За тэгээ шашны хувьд бол ислам одоо сүний исламын шашинтай. Гэхдээ христийн шашинтнууд байдаг, мөн еврейчүүд байдаг. За тэгэхээр христийн шашин хизээ орж ирсэн бэхээр Роми эзэнт гүрний Харьяа нутагт байхад христийн шашинтнууд орж ирээд нутгийн уугуул иргэд буюу амазичууд нь христийн шашныг те өөрийн шашин болгон хүлээж авсан түүхтэй юм байна. За тэгээд арабын алтан үед бол те арабууд ирэхэд исламын шашин гэрээд мөн нутгийн иргэд нь исламын шашин хүлээж авсан гэдэг. Тэгээд маш одоо олон зуун мянган еврейчүүдтэй ер нь бол еврейчүүд хэдэн мянган жилээр тэр нутагт одоо амьдарч байсан түүхтэй. Тэгээд Израиль улс байгуулагдахад ер нь бол ихэнх нь Израиль руу явсан бөгөөд Израилийн еврейчүүдийн бараг 3/1 нь Мороккогоос ирсэн еврейчүүд байдаг гэж би сонссон. Тэр маш олон тооны еврейчүүд байсан. Маш олон тоо байх байна. Польшуудаас их ба шүү дээ, тэ. Польшчиг еврейд байсан шүү дээ. За тэгээ томоохон хотууд нь бол бидний кинон дээрээс Холливуудын киноноос хамгийн сайн мэддэг. Касабланка хамгийн их хүн амтай бат 4 сая хүн амтай. За нийслэл нь гэхдээ Рабат хамгийн алдартай аялал жуулчлалын хот нь гэвэл би Марракеш шиг нэрлэнэ. Марракешийн шөнийн захаараа алдартай. Нөгөө ховсддаг могоотой тэгэл янз бүрийн нөгөө гарнаас хоол идэг худалдаа арилжаа идэг худалдаачаад ер нь ингээл төм төчгөнж бум бүжгэнсэн газар л байдаг гэсэн ойлголт бол байдаг. Тийм Марокконд түүхэндээ 4 нийслэлтэй байсан бас их зөөгөөсүүд байна тийм. За нэг нь болохоор Фес гэдэг бас түүхэн хот. Фес дээр очих юм бол маш олон гоё тийм барилга байгууламж, түүхийн гоё дурсгалт газар үзэх боломжтой аялал жуулчлалын том хот байгаа. За нөгөөх нь болохоор Мекнес гэж хот байгаа. За нөгөө хоёр дөрөв нэдэг Одонгийн Рабат болон Марракеш гэдэг хот байгаа. Марракеш бол өмнө зүгийн хамгийн том юм хотуудын нэг байгаа. За хоёул ивент гэж танилцуулъя тийм. За тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани Atlas нэвтрүүлэгтэй маань бүтэн жилийн турш хамтран ажиллаад манай нэвтрүүлгийг дэмжин та бүгд хүргэж байгаа юм байна. За Atlas нэвтрүүлэг маань ер нь бол нарны эрчим хүчний одоо цогц шийдлийг санал болгодог дэлхийн одоо шилдэг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчд болох Hopewid, Jinko, Solar болон Exolax хэмээх үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийг Монгол албан ёсоор оруулж ирдэг мэрэгжлийн угсралт суйрлуулалт хийдэг хамт олон та тэгэхээр одоо хотоос зайтай те хот суурин газраас зайтай одоо нэгдсэн одоо эрчим хүчнтэй холбогдох боломжгүй газар амьдран суух, үйл ажиллагаа явуулах, мал аж ахуй, хөдөө аж ахуй эрхлэхтэй тийм хүсэлтэй байгаа бол сэргээгдэх эрчим хүчнээр салхин болон нарны эрчим хүчнээр өөрийнхөө эрчим хүчний асуудлыг шийдэх боломжтой. Тэгээд энэ бол мэдээж байгаль дэлтэйгээр үйл ажиллагаа явуулах боломж байгаа. Тэгэхээр MMS компани мэрэгжлийн хамт олон нь мэрэгдсэн хамт олон бөгөөд та бүхэнд ерөөсөө
төслөөр нь хэрэгжүүлнэ гэж байгаа. Та юу барихыг хүсэж байна? Анханаас нь хүчин чадлыг нь одоо хэрэглээг нь те энэ бүгдийг нь шийдээд таны одоо хэрэгцээнд энэ хэмжээний одоо төсөл болох юм байна гэд бүр судалгааг нь хийгээд суйрлуултыг нь хийгээд өгдөг мэрэгжлийн хамт олон. Тэгэхээр та бүхэн MMS-тэй хэрхэн холбогдох вэ гэхээр 80 66 41 41 80 66 41 дугаарын утсаар холбогдож болно. Тэгээ хаяг нь бол MMS Green Building. За та бүхэн сайн мэдж байгаа ах нь буян тухайн спортын ордны өөдөөс харсан гоё шилэн барилга. MMS компани байран байна. Та бүхэн гэхдээ Facebook-ээр нь MMS Solar Energy хаягаар Facebook-ээр ороод мөн 80 66 41 41 дугаарын утсаар мэдээлэл авч холбогдоод мэрэгжлийн хамт олноос тэгээ мэрэгжсэн инженерүүдээс сэргээгдэх эрчим хүчээр өөрийнхөө эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. За хэвээр мэрэгжлийн одоо яг төрүүлж алхаж байгаа юм байна гэх юм уу те. Ийм компани та бүхэн ямар нэгэн одоо сэргээгдэх эрчим хүчний ямар нэгэн одоо байшин барилга юу их гэж байгаа нь хамаагүй те. Очиж зөвлөгөө аваар ятчих те. Очих юм бол шал өөр болт юм л. Тэр чухал шүү. За Мароккотой холбоотой би нэг зүгээр нэг ягаад энэ Марокко эдийн засгийн хувьд Европо дээрөө сонирхож ирсэн ягаад ингээд бүс сунахтаа хамгийн одоо ингээд санхүүгд боломжтой ус байдгийг одоо ерөөсө 3 хямрал тайлбарлаж. За эхнийх нь хамгийн эртний гэж ярьдаг их сургуулийн одоо юу Мароккот гэдэг түүх. За яг үнэхээр аль биесны их сургууль гэж явах бол Италийн Болони бол хамгийн анхны 12 дугаар зуун те. Хамгийн анхны яг их сургууль гэдэг юмыг одоо ингээд гарч ирсэн. Ерөнхийдөө хуулийн чиглэл юм байл л те. Болони гэж үздэг. Мароккогийн одоо хамгийн эртний их сургууль гэдэг нэр нь ямар ч өртөө гэхээр Ал Кораяны гэдэг энэ Фес хотод их сургууль гэдэг 859 онд бол одоо Фатима Алфери одоо гэдэг нөхөрийн одоо ингээд санаачлагаар энэ баригдсан сургууль гэдэг. Гэхдээ энэ болохоор яг нэг барууныхны үзэж байгааыг их сургууль гэж үзэхгүй байх шүү. Ер нь бол өөрсдийнхөө хувьд ерөөдөө их сургуулийн одоо статустай гэж явдаг. Гэхдээ яг нэг их сургууль гэдэг яг юу гэлдэг вэ гэдэг. Яг тэр юмд бол арайхаа хүрээгүй. Гэхдээ одоо л үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн эртний их сургууль гэж ерөөдөө тодорхой хэмжээнд явд юм байна. Тийм байна. 859. 859 ч юу гэсэн. Одоо 9 дугаар зууны үед манай эртний 9 дугаар зууны үед байгуулагдсан. Хамгийн одоо урт хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын институт. Яг нь боловсролын институт гэх нь хэцүү. Гэтэ энийг бас яг тодорхой хэмжээнд өөрсдөө их сургууль гэж бас нэрлэдэг. Одоо викингүүд одоо юу л англи руу дайрж явах үеийн их сургууль энэ институт байгуулж байсан хэрэг ямар мундаг хүмүүс байсан биднээс харагдаж байгаа. За нэгдүгürt. За хоёрдугаарт нь юу гэхээр Марокко 2018 онд Африк ТV одоо хамгийн хурдан нэг юу гэдэгсэн. Галтрий тавьсан мэдэг. High speed. Энэ болохоор Касабланкагаас Танжир хүртэл ингээд явдаг. Одоо Мароккогийн газар нутаг чинь манай улсын 3.1 штэ. Тэгтэл Танжирээс Касабланка орнд ч бас тодорхой хэмжээнд тоол зай авахгүй тий. Энийг хурдны галт хэрэгээр туулж болдог 320 км цаг хүрдэг. Хурдан могоц. Тэгэхээр Африкт ийм том одоо хурдан унаа ингээд байна. Мароккочууд энийг бол хийж чадсан байгаа. За энэ болохоор эдийн засгийн хувьд бол асар том бүтээн байгуулалт болсон. Одоо хоёр эдийн засгийн том хот байгаа юм. Африкчууд ямар ч холбоцоо. Одоо манайхаар бол одоо юу гэдэг чимдээ одоо Улиаста юу хэрэг болчихлоо гэсэн үг шүү дээ. Улаанбаатар хоёр ингээд толбоцсон гэсэн үг байхгүй тий. Одоо ховдөг ч юм уу тий. Ийм юу байгаа. За нөгөөх нь юу гэхээр Мароккогийн ерөөд Африкийн Холливуд гэж ярьдаг. Африкийн Холливуд. За яагаад гэхээр Марокко маш олон газар зүйн одоо орчин нөхцөлтөөс гадна логистикийн давуу талууд байдаг. Одоо Холливуудын том кино бүхэлдэж асар том баг ирэхэд Мароккод том буудлууд нь байдаг, гой том хотууд нь байдаг, гой зураг авах бүх төрлийн одоо үйлчилгээний салбар хөгжсөн. Үйлчилгээний салбар хөгжсөн гэсэн үг байхгүй. Дээрэс нь орчин үеийн хотууд нь байдаг, уламжлалт хотууд нь байдаг, хээр тал одоо юу гэдэг бүх юмнууд нь байдаг Мароккод. Одоо жишээлбэл Монголд нэг том ивент ч юм уу том нэг юм зохион байгуулахлаар Монголд ч юм бол зочдод нь хүрэхгүй шүү дээ. Логистикийн асуудал гэдэг ерөөсөө асуудал аюу ихтэй байдаг бол Мароккод бол тэр үйлчлэгийн салбар асар өндөр өгчсөн байдаг. Тийм учраас Холливуудын маш олон кино одоо Монголд хүртэл зураг авалтын нэг өстой байсан. Монголын газар нутаг гарч байгаа кинод Марокко зураг авчдаг. Одоо Way Back гэдэг кино байдаг шүү дээ. Холливуудын. Энэ кино одоо яг Монголд ингээд Сибирээс ордлууд оргоод монголоор дамжаад Монголыг нэг коммунист болоогүй гэж тод энд нэг улс байгаа ийшээ очие гэд ирсэн чинь нэг Чобос Стал хоёрын зурагтай юу гэдэг хөхгүй. Өдрөөс коммунист юм биш тэгэл яриад урагшаага хятад руу интервью явдаг ийм кино байдаг хөхгүй. Тэгээ энэ кино бол тэнгуэл энээс гадна өөр маш олон алдартай. Хамгийн алдартай нь Гладиатор. Гладиаторын зураг авалтыг Марокко тавьсан. Одоо ингээд бодохоор хамгийн төгс газар Марокко л байгаа хөхгүй. Тэр нэг тийм байна. Газарнууд Европтой ойрхон тээвэр логистикийн хувьд тэгээ нөгөө талаар нөгөө дид бүтсэн сайн хөгжсөн байна та. Тийм. За тэгээд Арабын Лоуренс гэж кино байгаа. Game of Thrones байгаа, Mummy байгаа. Тэрөөсө бидний мэддэг энэ Оскарын шагнал том шагналуудыг авсан асар олон кинонууд л ерөөдөө Марокко зураг авдаг. Тэгээ Мароккочуудыг болохоор кино бүтээгчдэг бол Мароккод их хайртай гэж ярьд юм байна.
Касабланка гэдэг угаасаа алдартай кино байгаа шүү дээ, тий. Касабланка хотын талаар тий. Тэгээд Холливуудын одоо гадны киноод хамгийн том газар бол Марокко гэж үздэг. Одоо Холливуд, Америк нэгдсэн улс буюу Холливудаас гадна хамгийн том газар зураг авалт өргөдөө. Одоо гадна зураг авалт гэж байгаа шүү дээ. Тэрийг бол тодорхой бол эдгээр янз янзаар студиэр хийдэг бол гадна зураг авалт өргөдөө Мароккод их болд юм байна. Бас юу юм бэ нөгөө уур түрүүл хоёулаа нөгөө цаг агаар уур амьсгалын хувьд ярахад харьцангуй тогтвортой. Нөгөө тэр болгон ширүүн бороо ороод салхи гараад нөгөө эрсдэс уур амьсгал байхгүй болохоор бас зураг авалтанд мөнгө санхүүгийн хувьд бол аюул чухал юм байна шүү дээ. Тэгэлгүй одоо ингээд дундад Азийнхны талаар ч юм уу кино ихэд Казахстан, Монголд ч юм уу Арабын одоо улсад очиод кино зураг авах ёстой байтал тэр улсын талаар үзүүлэх ёстой тэрийг Мароккод авч болж байгаа байхгүй. Бүх юм гэсэн зүйл байгаль ерөнхийдөө Монголтой зарим байгалийн тогтолцооныг ойролцоо шүү юм бол. Тийм үү. Тэгэхээр Марокко бол энүүгээр алдартай. Тэгэхээр яг харахгүй Марокког зүгээр энэ гурваар энэ улсын хөгжил эдийн засгийн боломжуудыг нас ярьж болж байна, тий. За хоёлаа Мароккогийн түүх рүү. За тэгээ. Цусгаан оръё. За түүхийн хувьд бол бүр 300 мянган жилийн өмнөөс тэр газар нутагт хүн суурьжсэн гэдэг археологийн олдурууд олддог. За тэгэхдээ яг ингээ баталгаатай ингээ үргэлжилсэн олдурууд нь бол манай эртний өмнөх 10 мянган жилийн өмнөөс юм байна. За тэгээд хамгийн эртний угуул иргэд нь бол түргэн дурдсан Амазичууд. Тэд нар бол зөвхөн нөгөө одоогийн Мароккодыг хойд Африкаар те дархан суурьсан байсан хагас нүүдэлчин. Тийм худалдаа арилжаач одоо худалдаа арилжааны соёлтой хүмүүс өнөө хүртэл өөрийн хил одоо ёс заншлаа хадгалсаар ирсэн маш өвөрмөц хүмүүс. За тэгээд нөгөө мянган жилийн турш ер нь бол нөгөө гадны одоо эзэнт гүрнүүдийн эзэнт гүрнүүдтэй худалдаа арилжаа дайн байлдааны ингээд асуудлаар харилцаа холбоон зөндөө орж исэн. За тэгээд манай эртний 1-р зууны үед бол финикүүдтэй далайн худалдаа бомб одоо финикүүдтэй харилцаа холбоо тогтоогоо далайн худалдаа бомбууд баригдаж гэлсэн. Финик нь бол одоо нөгөө талд байгаа Ливант орчин байсан хүмүүс ихгүй юу? За тэгээд Карфагены одоо худалдааны одоо сүлжээндтэй Орос нэг хэсэг байсан. Тэгээд Роми эзэнт гүрний харьяа нутг байсан. За тэгээд Роми эзэнт гүрний үед байгуулагдсан Волобилис хот нь одоогийн түүх дурсгалын томоохон дурсгал нь болоод одоо болтол хадгалан үлдсэн байгаа. Одоо 2000 орчимтэй жилийн түүхтэй. Тэм эртний Роми эзэнт гүрний түүхэн дурсгалууд одоо болтол байдаг. За тэгээд 7-8 дугаар зууны үед бол арабууд ирээд Исламын шашинг одоо түгээгээд ер нь бол нутгийн иргэдний исламын шашинг хүлээж аваад анхны исламын улс нь 788 онд Идрисидийн улс хэмээр байгуулагдаад 1-р Идриси тэмээ хаан одоо тухайн газар нутагт анхны одоо төр тусыг байгуулсан. За тэгээ 1-р Идрисийн байгуулсан Идриситийн өгсөн улс нь Мароккогийн төр улсын эхлэлийг тавьсан бөгөөд түүнээс хойш тус улс бие даасан олон хаан тус угсаадын ээлж дараалан цагиргаанд орсон түүхтэй 11-ээс 12 дугаар зуунд Алморавид болон Алмохадын угсаадын үе Марокко бүс нутгийн хамгийн хүчирхэг гүрэн болоод Иберийн хойгийн ихэнх хэсгийг болон Магрибийн уудам нутгийг захирч байсан. Харин 7 дугаар зуунаас эхэлсэн араб аймагуудын нөгөө исламын шашинтай болоод арабчих үеэс эхлээд арабууд маш ихээр нүүдлэн эрд суурьсан гэдэг юм байл. Арабууд нүүдлэн эрд суурьшаад нутгийнх нь хүмүүстэй нутгийн нөгөө одоо Амазичуудтай одоо хамтран амьдарч эхэлсэн гэх юм уу те. За тэгээд соёлын хувьд бол маш одоо олон хүмүүсийн олон соёлыг өөртөө агуулсан. За тэгээ 15-аас 14 дугаар зууны хооронд Марокко улсын тусгаар тогтнол ноцтой сорилттой тулгарсан учир нь Португал тус улсын баруун одоо эргээс нэвтрээд зүүн зүгээс нь Отоманы эзэнт гүрэн шахалт үзүүлсэн ч Маринид болон Саадын угсаад гадаадын ноёрхлыг эсэргүүцэн дэмжиж чадсан бөгөөд улмаар Марокко нь хойд Африкт Отоманы иргэшээлд бүрэн ороогүй цорын ганц болсон. За тэгээ ингээд 1661 он төрийн эрхэнд гарсан Алави гэж байгаа нэ Алавидийн угсааг өнөө хүртэл Марокког захирч байгаа бөгөөд дараагийн 200-ны турш Европын орнуудтай дипломат худалдааны харилцаагаа тэлээд олон улсын тавцанд ер нь байр суурь одоо бэхжүүлж гэлсэн. Ер нь бас энэ хааны угсааных нь анзаараад ахаар ер нь их залтай ухаантай хүмүүс байсан юм шиг байна. Тэгжиж ингэж оршин тогтнож байгаа л да тийм. Бүрэн колон болоогүй худалдаа арилжаа хийгээд ер нь хин хиндэ ашигтай байдлаар хамтран одоо байгаад идэг. Тэгээ газар зүйн хувьд газар дундын тэнгисийн үүдэнд орчих стратегийн байрлал нь Мароккод Европын сонирхлыг дахин татахад хүргэсэн. Тэгээд 1912 онд Франц, Испани улсууд Марокког одоо протекторат гэж байгаа юм те. Өөрсдийн хамгаалалттай бүс болгоно зарласан. Тэгээ энэ үйл явдал нь юун дээр гардыг штэ. Касабланка кинон дээр.
За тэгээд Танжир хотыг олон улсын бүс нутган болгон тусгаарлсан юм байна тэр үед Франц банууд. Харин колоничлын эсрэг бослого тэмцлүүд тасралтгүй өрнсөөр эцэст нь 1956 онд Марокко улс тусгаар тогтнолоо сэргээж дахин нэгдсэн түүхтэй. За их сонирхолтой түүхтэй. Одоогийн хаан нь Мухаммед 6 баха тий. Түүний аав нь өөрөө хаан Мухаммед 5 тусгаар тогтнолынхоо бэлэг тэмдэг. Тэгээ хамгийн том нисэх буудлын нисэх буудал нь 5 дугаар Мухаммедийн нисэх буудал гэдэг нэртэй байлээ. За ийм сонирхолтой тэгсэн мөртлөө хэдийгээр хаантай боловч нэг хаан төрийн тэргүүн боловч үндэсний одоо ассамбле буюу манайхаар парламенттай. Үндсэн хуультай тийм ус. Хэдийгээр мөн исламын шашинтай боловч эмэгтэйчүүд бусад исламын шашинтай улсуудтай харьцуулахад харьцангуй чөлөөтэй боловсрал эзэмших бүрэн боломжтой төр бизнесийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. За тэгээд Африкийн эмэгтэйчүүдээр дуртахад одоо бичиг үсгийн одоо тайлгдсан байдлаар бол 73% хүлээр хөндөр байгаа. Африкт бол исламын шашинтай улсын хувьд бол. Дээрэс нь спортын нэг том тамирчин байдаг. Хаваалел Мутаваккал гэж. Энэ ямар тамирчин бэлэр 84 оны Олимпийн наадамд анхны алтан медаль хүртсэн эмэгтэй тамирчин шүү дээ. Африк эмэгтэй, араб эмэгтэй, муслим эмэгтэй. Олимпийн наадмын алттай эмэгтэй тамирчин. За ерөөдөө ингээд та бүхэн одоо санаж байгаа бол ерөөдөө Этиоп, Кенээс тамирчид гарч ирдэг. Эдгээр чинь нөө шашнаасаа болоод бас ингээд заавал ингээд хижаб зүг шаардлага байхгүй шүү дээ, тийм. Тэнгүүл нөө Марокко ч юм уу энэ Хойд Африкийн улсууд чинь исламын шашинт учраас эмэгтэй хүмүүсийн хувьд бол спорт амжилтыг тааруу байдаг. Заавал нь хижаб өмснө нэг спортын хижаб бас гадна нөгөө эмэгтэйчүүд яг тэр спортоор хичээлэх боломж нь байр савн боломж нь гэр бүлийнх нь нөгөө стигма байгаа шүү дээ, тий. Нөгөө талаар улсаас нь бас нэг сайн дэмждэггүй байна. Тий. За тэгвэл Мароккод арай өөр байдаг. Яг тэр одоо Этиоп Кен ч уулархаг малаа хариулж байгаа шүү дээ. Марокко гэдэлэн баггүй. Бас тал газартай. Тэнгүүтээ бас ямаа хариулна. Ямаага хөөгтүүд хариулна. Тэр чинь ирим хамаагүй байхгүй тий. Тэнгүүл охтууд нь бас адилхан гүйдэг. Иримгүй гүйдэг. Тэнгүүл Мароккож одоо спортын хувьд бол хөнгө атлетик бол Африкийн бас том дэлхийн том гүрнүүд нэг. Тэгээд энэ яг 84 оны Олимпийн наадамд энэ Хаваалел Мутаваккал болохоор анхны араб, анхны Африк, анхны муслим эмэгтэй Олимпийн алтан медаль хүртсэн гэхээр энэ чинь Мароккогоос угаасаа түүхэндээ байх боломжтой байдаг. Марокко одоо бол ерөнхийдөө энэ дундын зан одоо хөнгө атлетикийн бол дэлхийн топ гүрнүүд нэг ч та Хишам Эл Гүрүж гэж одоо бүр алдартай тамирчин байдаг. Энэ тамирчны 1500 метрийн одоо рекорд нь одоо л эвдэгдэг. 98 он тогтоос рекорд нь одоо л эвдэгдэг. Тийм энэ бол маш удаан оршин тогтнож байгаа. Ялангуяа эмэгтэйдэр бол рекорд бол удаан оршин тогтч болдог бол эргэжтэй айгу хурд эвддэг байхгүй. Тэнгүүд одоо Усаан Болтын рекорд чи 2009 онд байгаа байхгүй. Бас саяхан байгаа байхгүй. Тэнгүүд энэ Хишам Эл Гүрүж чинь тэрнээс ахаад 11 жил юм 1500 м тогтоос одоо л мөн эвдээгүй явж байгаа. Ийм рекорд байдаг. За хоёлаа тэгвэл Мароккогийнхоо эдийн засаг. За тийм. Талаар мөн бусад сонирхолтой баримтыг хуваалцъя. За сүүлд нь би спортын дахиад гойд илэрүүлж яриа те. За тийм. Мэдээж тэглгүй яах вэ? За 2025 онд бараг 20 сая жуулчин хүлээн авсан. За энэ тэгээд дотоодны эд бүтээгдэхүүнд нь 7% хувь нэмэр оруулсан гэж үздэг юм байна. Хөвдөө аж ахуй өгдсөн мөн уул уурхайтай фосфатын олборлолт ороод төрөнд урдсан дэлхийд 3-т ордог гэж. Тэгээ энэ экспортын гол их усүртэн тооцогддог юм байна. Нөөц нь их мөртлөө яг экспортоо 3-т байхгүй тийм. Нөгөө хангалттай яаж чадахгүй байна те, борлуулж чадахгүй байна. Нөгөө олборлолт хийж те, боловсруулж чадахгүй байгаа юм шиг байна те. За тэгээ орчин үеийн хөгжлийн стратегийн сонирхолтой 2030 он хүртэл хэмэл оюун ухаан болон дижитал ногоон хөгжлийн стратегийг төлөвлөөд эдийн засгт 10 тэрбум долларын хувь нэмэр оруулах зорилт тавьсан байгаа юм байна. Сэргээгт хэрчим хүч, нарны цахилгаан станцын төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлж хөгжүүлж байгаа. За тэгээ нэг сонирхолтой бас нэг үйлдвэрлэлийн талаар хаваалцахад энэ бол канабис буюу те марихуана хашишийн экспорт үйлдвэрлэлээрээ бас дээгүүр тооцогддог. Тэгээ легал буюу хууль ёсны те. Хууль ёсны. За хамгийн том их одоо эдийн засгийн хамгийн том их усүрүүдийнх нь нэгт бас тооцогддог юм байна. За тэгээ энэ нөгөө юу юм бэ? Энэ гэхдээ нөгөө бидний одоо ярьдаг нөгөө Афганистанаас гардаг шиг тэр хатуу мансууруулах бодис биш юм байна. Канабис нь уламжлалт одоо канабисын уламжлалт хариалалт ер нь бол давмгайлдаг бөгөөд гол төлөв эмчилгээ болон нөгөө одоо recreational айгүй хэцүү те. Буюу нөгөө нөхөн сэргийг амраах алжаал тайлгцсан зорилгоор үйлдвэрлэдэг гэдэг. За тэгээ рифийн нуруу буюу тэр одоо уулархаг бүсдэгтэй спантай ойрох юм байна хойшоогоо. Тэрэнд хяналтсуулж жижиг тариалан эрхлэхэд тун тохиромжтой газар нутаг олон жилийн турш канабисыг тариалж ирсэн уламжлалтай. За тэгээд гол төлөв нөгөө амазичуд буюу уугуул иргэд. Одоо хагас нүүдэлчин хүмүүс ер нь бол тариалдаг. За тэгээ мянган жижиг фермерүүдтэй канабис нь тухайн бүс нутгийн одоо иргэдийн бол амжиргааны цорын ганц их усүр юм байна.
За тэгээ канабисыг Мороккод бол 14-өөс 15 дугаар зуунаас одоо хэрглэж эхэлсэн баримтууд байдаг. Гэн зарим султан хаадын үед хязгаарлагдмал байдлаар хууль ёсоор зөвшөөрч байсан. Харин 20 дугаар зууны дунд үеэс олон улсын дарамтаар хууль бус гэж ангилсан байна. Гэвч бодит байдал дээр энэ нь бол нөгөө уламжлал нь 500 жилийн турштэй тэнд байсан. За тэгээд ядуурл нөгөө уугуул иргэдэн нийгмийн амьдралд оролцох боловсрал авах те одоо боломж нь бас харьцангуй хязгаарлагдмал учраас тэр хүмүүсийн амжиргааны цоргон зэхүүсрэн учраас одоогоор тэрийг одоо үргэлжилсээр байгаа гэж байна. За тэгээд Европ руу орж байгаа хашишны канабисын бараг 70-80% нь Мароккогоос ордог. За тэгээд нөгөө өндөр чанартай гэдэг үднэс их хүнтэй тооцогддог. За манайх энэтэй ойлгоор энэ хууль ёсны юм шүү те. Тий. Хүлийн зөвшөөрөгдөв тийм юугаар байдаг те. Айгуусаа ойлгоорой. За тэгээд Марокко болохоор маш олон одоо ийм олон зүйл ингээд гаргадагаас арган ойл гэж боддог. Арган ойлыг одоо монголоор орчуулахад бол хэцүү юм да тий. Тэгээ Монгол байдаг болохоор тэгээ арган ойл айгуу том экспорт гэж боддог. Хамгийн цэвэр арган ойлыг энэ жимсээс гаргаж авдаг. Ийм улсуудын нэг. Тэгэхээр энэ улсын ингээд ухах юм бол айгуу олон юм ингээд гарч болж байгаа тий. Болж байгаа. За хоёлаа хоёр дахь эмтчээр танилцуулах. За манай бод даатгалын хамт олон маань. За бод даатгал маань бол Монголын ууган даатгалын компаниудын нэг. Тэгэхээр даатгалын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулаад 30 жил болж байгаа. Яг харахгүй ууган даатгалын компаниудын нэг. Тэгэхээр бод даатгал компаниуд мөндөртэй хамтраад Атлас нэвтрүүлгийг маань бүтэн жилийн турш идэвхэж байгаа. Тэгэхээр бид хоёр нөгөө Атлас гэдэг дэлхийн улс орны талаар ярьдаг болохоор мэдээж гадаад аяллаа даатгалыг нь үзэгчд сонсогчдоо ер нь гадагшаа явж байгаа хүн болгонд зөвлөдөг. За од мөндрийн ч гэсэн өөртөө аяллаар, од мөндөртөө аяллаар сая шинэ жилээ тэмдэглэхээр баг хамт олноороо явахтаа үртэл бүгдээрээ бод даатгалын гадаад аялагчдын даатгалыг хийлгээ явсан. За та тэгэхээр дэлхийн нөгөө аль улс бүсэд аялж байгаагаас үл хамааран 24/7 хамгаалттай гадаад аяллаа ээж бүрэн даатгалыг өөрсдийн санхүүгийн боломжинд те тааруулаад одоо хэдэн төгрөгийн хэдэн мянган долларын нөхөн олгууртай байх нь те хамгаалтай байх нь гэдгээ сонгоод өөрийнхөө одоо санхүүдэд дарамт учруулгүйгээр даатгал хийлгээд байгаа. Гэхдээ аялын турш учирч болох санхүүгийн маш олон эрсдлүүдээс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой. За бид нар гадаад улс оронд аялахад нөгөө ачаа чимдаа хоцрох ч юм уу тий онгоцноосоо хоцрох шинэ билет авах шаардлага болох ч юм уу тий цаг уурын амьсгал одоо өөрчлөлтөөс болоод нөгөө зөвхөн одоо эрүүл мэндтэй биш холбоотой маш олон асуудлууд гарч улдаг. Энэ бүгдийг даатгалбал бүрэнтэй хамгаалдаг, коверлон тухайн үед гарсан та зардлуудаа даатгалаасаа нөхөн олгор болгон буцаан авах боломжтой. Мөн эрүүл мэндийн маш олон асуудлуудаас гарч болно те. Гэмтэх, бэртэх, ханиад хүрэх ч юм уу те хоолны орлого болох гинтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай нөхцлүүдэд таныг хамгаална. Учир нь тэр нөхцлүүдэд та яах вэ гэхээр бид нар ер нь бол гинтийн үед бол яралтай одоо нөгөө үнийн судлаад байх ямарч боломж байхгүй шүү дээ тий. Та тэгэхээр нөгөө хэр хэмжээний хамгаалтаасаа хамаарат ер нь бол хамгийн сайн эмнэлэгт нь хамгийн урдан очиод бүрэн үйлчилгээ авах боломжтой. За тэгээд үүнд нь одоо эмчлийн үзлэг, эмчилгээний зардлууд ч юм уу тий энэ бүгдийг нь танд нөхөн олгор болгон буцаан олгох бүрэн боломжтой байгаа. Та тэгэхээр Атлас нэвтрүүлгийн ивэнтлэгч Монголын ууган даатгалын компаниудын нэг бод даатгалаар зочлоод гадаад аялалтаа даатгалаа хийлгээрэй. За баярлалаа. За Мароккогийн спорт руу хоёлаа. За тэгээ. За Мароккогийн хувьд бол Европуудтай эртнээс ингээд холбоотой байсан учраас спортын хувьд бол ерөөсөө их амжилттай байдаг. За Олимпийн наадамд бол одоо Африкт бас хамгийн олон одоо медаль авсан улсууд нэг гэж ярьдаг. Одоо явдаг. Нийт 24 медаль хүрсэн байдаг. Түүхэнд 24 ч үл ихтэй 7 алтай медаль, 5 мөнгө, 12 хүрэлт медаль хүрсэн. Энэ болохоор Арабын орнууд дундаас 2 дордог ийм улс. Вау. Нийт Арабын улсууд дундаас 2 дордог юм болж байна. Тэгэхээр Мароккочууд спортоор Олимпийн наадамд ямар сайн бэ гэдгийг харуулж байна тий. За тэгээд 1960 оноос хойш Олимпийн медалууд бол ерөөдөө авч эхэлсэн байдаг. Олимпиад орж байгаа бол Мароккочууд ерөөдөө хөнгөн атлетик, боксийн төрлөөр дандаа медаль авдаг. Хөнгөн атлетикийн ойрын зай одоо 800-аас 10,000 метрийн зай шүү дээ. Энэ зайнууд бол Мароккочууд үнэхээр одоо сайн уралддаг. Тэгээд хамгийн анхны одоо эмхтэй гэж бодолтой алтан медалийг авчирсан тамирч нь Мароккод байдаг гэдэг дурдсан дээ. Тэгэхээр яг харахгүй бол энэ спортод бол Мароккочууд үнэхээр мундаг тамирчид. Бүр дэлхийн хамгийн супер тамирчдыг хүртэл гарч ирсэн юм шинүүд бол байдаг. Тэрүүн бол Хишам Аль гөрүүж ирсэн дээ. За Саид Оюта гэдэг хөнгөн атлетикийн домог тамирч юм байдаг. 84 оны Олимпийн наадам 5,000 метрт алтан медаль. За тэгээд 5,000 бол 800 метр гэдэг энэ нэлийн хол зайнууд байгаа хэвээр. Энэ зайнууд медаль бас маш цөөхөн тамирч. Бүр анхны тамирч болж ирсэн. Одоо 5,000 10,000 том медаль авдаг бол 805,000 медаль авчихсан гэдэг ч юм уу те. Иймэрхүү юм. За сүүлд бол энэ халахалтай гүйл дээр бол Мароккочууд нөхөр сайн байгаа. Софиан Эл Баккали гэдэг
Энэ тамирчин бол твдээ болон олимпиад дэлхийн аварт үнэхээр одоо супер өршөлтөж болсон. Дэлхийн том 3000 метрийн саддаг хүлийн тамирчид гарч ирэхэд Мароккогийн тамирчин бол ерөөхдөө хамгийн сайн тамирчид нэг болж гараад ирсэн. Ийм түүхүүдийг. За тэгээ Европуудтай ингээд эртнээс ингээд Мароккочууд ингээд холбогддог ус учраас энэ ч хамгийн одоо алдартай спорт нь хөл бөмбөг. Ялангуяа Франц, Испани хоёртой ойролцосон Франц, Испани хоёр хоорондоо хөл бөмбөг тоглодог. За нэг сонирхолтой түүхүүд нь 1954 онд Алжирийн одоо Клеф юм хож байдаг. Одоо хот байдаг. Тэнд газар хөдлөлт болоод 1400 нас орсон юм байна. Тухайн үед ингээд Алжир, Марокко өдр чинь Францын колони үүсдэг. За тэгвэл Францууд яасан бэ гэхээр одоо яг тэр газар хөдлөлтөнд зориулд одоо буйны хандвийн одоо мөнгө босгох гээд Парис хотно хөл бөмбөгийн тоглолт зохион байгуулах гээд одоо Магреб бүс нутгийн хөл бөмбөгчдөг өрсөн байна. Магребийн одоо бүс буюу одоо Алжир, Тунис, Марокко өдрөөс те хөл бөмбөгчдөг хамгийн сайн одоо тамирчин өрж авчираад нөхөрсөг тоглолт хийгээд Францын магтад тоглоод маш ойрхон тоглоо 3-2 харьцаар хожигдсон байгаа. За энэ тоглолтыг бол Ларби Бимбарак гэдэг Марокко одоо хүн бол яг өдөрдөж энэ багийг бол тоглуулсан. Тэгээ Францууд бол гайхсан мэт. Энэ Магребүүд ямар сайн хөл бөмбөг тоглолт юм бэ? Манайхыг баг хожингаа алдлаа шүү дээ. Франц ч өөрөө 1938 оны хөл бөмбөгийн дэлхийн орчлоор тэмцээн зохион байгуулсан хөл бөмбөгийн том гүрэн байгаа байхгүй. Тэгэд Магребүүд энэ юутэй их сайн тоглосон байдаг. За тэгээд одоо бол Францын хөл бөмбөгийн хамгийн том одоо тамирчид нь Магребүүд явдаг гэж явдаг. Одоо Зинедин Зидан, Карим Бензема гэдэг эдгээр дандаа бэрчүүд. Тэгээд Алжир бол Марокко, ерөнхийдөө Алжираас гаралтай. Гэхдээ Магреб гэж явдаг. За Мароккогоос гаралтай Нидерланд болон Испани одоо энэ Франц тоглодог хөл бөмбөгийн том тамирч зөндөө гараад ирсэн байдаг. За тэгвэл бүр Алжир, Францын дайн хүртэл хөл бөмбөгтэй холбогддог гэсэн гэдэг бодлоо. Тэгэхээр чинь хөл бөмбөг ямар амар том нөхцөл байдалтай вэ. За Марокко бол яг хөл бөмбөгийн дэлхийн орчлоор тэмцээнээр Африкаас одоо хамгийн сайн оролцдог улсуудын нэг. Угаас Африкийн бүх зөв хамгийн өндөр амжилтыг Марокко сая 2022 оны Катард болсон дэлхийн аваргаар үзүүлсэн. Сүүлийн дөрөвд үлдсэн. Криштиано Роналдо тэргүүтээ Португалийг хоцсон. Тэ? Португалийг хожиж одоо мулталсан улс бол Марокко байгаа. Тэгээд дэлхийн аваргын дөрөвд орсон Хорваттай одоо хүрлийн төлөө тоглоод хожигдсон байдаг. Энэ болохоор Африкийн улсуудаас бүх цагийн хамгийн өндөр амжилт. За дээрэс нь 1970 онд буюу бүр эртнээс дэлхийн аварт орж исэн. Одоо Алжир, Марокко төр хөл бөмбөг төрөлөө хүчсэн болохоор тийм. Марокко бол 1970 оны дэлхийн аварт орж исэн. За 1994 оны дэлхийн аварыг зохион байгуулъя гэдэг хүсэлтийг FIFA-раа өгж исэн байна. Нөгөөд нь гайхаад энэ анхны Африк улс байна гэдэг. Тэгээд нийт 5-6 удаа энэ хүсэлт өгөөд одоо 1930 онд ямар ч авч байгаа. За ийм улс байгаа. Тэгэхээр хөл бөмбөгийн хувьд бол энэ Марокко гэдэг улс одоо хөл бөмбөг энэ улсын хувьд бол шашин болтлоо хөгжсөн. Ийм спорт байгаа. За тэгээд хөнгөн атлетик болон боксын төрлөөр ерөөдөө дэлхийд алдартай. Сая чи санаж байгаа бол Олимпийн наадмаар нэг трансгендер тамирч эмэгтэйчүүдтэй тоглолоо гэж буу юм болсон шүү дээ. Энэ ч бас Магреб бүс нутгийн байхгүй. Тэгэхээр энэ Алжир, Мароккож бол боксоор аяг алдартай. Ийм уламжлалтай түүхтэй ийм улс байгаа. Тэгэхээр спортоор бол яг харахгүй Африкийн хамгийн том хөрнүүдийн нэг бол Марокко байгаа. За баярлалаа. За хоёул хоол хүнсийнхэн таа. За тэгээ. За хоол нь ер нь бол маш сонирхолтой. Ягаад тэгэхээр Араб, Амазичууд, Андалуз буюу Испани газар зүүнтийн тэнгис орчмын Африкийн соёлын энэ огтлцоос болоод энэ бол маш тийм хурц тод амттай олон төрлийн амтлагч хэрэгэлдэг хоолтой. За тэгвэл хэдийгээр олон төрлийн амтлагч хэрэглээд хурц тод амттай ч гэсэн нэг хоолны нэг өрмөц гоё юм нь олон цаг удаан жигнэж болгодог. Одоо стю гэдэг англиар те монголоор бол жигнсэн хоолыг ер нь гол төлөв хэрэгэлдэг. За тэгээд тэр нөгөө олон төрлийн тэр амт хүндрийг гаргах те. Ер нь ингээд айгу гоё амттай би идэж үтчихсэн. Стамбулд тийм хоолны газар орж исэн. За тэгээд үндэсний хоол нь бол яхаар өөртөө бахархдаг зүйл нь бол кускус. За кускус нь ингээд жижигхэн будаа шиг те будаанаас юм жижиг одоо өрмөг. Монголоор бол манна каш гэдэг дээ. Дөрөм гэдэг юм ширхэгтэй юм будааг усаар ингэж зуураа тэрийг жижиг ширхэгтэй болоод 5 хоног гадаа наранд хатаагаад бий болгож байгаа. Ер нь бол буудаагаар хийсэн хүнс юм байлаа шүү дээ. За одоо маш бүдүүлгээр хэлвэл маш жижиг микро макарон ч юм уу те. Тийм хоол юм байлээ. За тэгээ мах их хэрэгэлдэг хоньны мах ямаа өхөр дахиа хэрэгэлдэг гахаа махыг хэрэгэлдэг нөгөө исламын шинтэй учраас. За тэгээ хүнс жимс ногоо нь бол маш амттай. Улаан лой, сонгон, хаш чинжүү, чидүүн жимс, жүрч нимбэг. За тэгээд анар инжир зэргийг маш ихээр хоолндоо хэрэгэлдэг. Амтлагч нь бол нөгөө кумин, кориандр, шафран тий, цагаан гай, шанцай, паприка гэдэг. За тэгээ нөгөө энтгчүүдийн хэлдэг наан гэж байгаа шүү дээ. Гамбир манахар тий. Тэрийг бас их олон янзаар хийдэг.
За тэгээд тажин гэж нөгөө үндэсний шавар юм одоо хоол их сав байдаг юм бэлээ. Доотлын тавг нь хавтгай тагтай, таг нь ингээ урт шиг юм өндөр хэлбэртэй. Тэрэн дотор нөгөө мах гой олон ногоо амтлагчудаа хийгээд олон цаг ингэж гой жигэнж шавар зууханд нөгөө жигнэхээр мах ногооныхын шүүс нь гадагшаа ууршгүй дотроо хоолндоо шингэдэг. За тэгээ маш гоё зөөлөн тансаг юм амт өндөртэй явуулдаг. За тэгэхээр ерөнхийдөө хоолны хувьд бол асар тийм даяарчлагдсан буюу бүх төрлийн маш төрлийн олоо. Тэгээ манайх нэг амтлагчлаар бид нар амтлагчийн соёлыг багтаа болохоор ингээд химийн гаралтай гэж боддог. Мароккогийн амтлагч нар бол дандаа байгалийн ерөөсөө яг ургадаг. Манай хүмүүл таан шиг юм байгаа байхгүй тий. Маш олон төрлийн дөр ургадаг, тэр олон төрлийн ногоонуудыг ашиглаж гоё намтыг гаргадаг. Тэнгүүдээ Мароккоч хоол сайн байвал дагаа цай сайн байдаг шүү дээ. Одоо манай энэ Аз төвчин тийм шүү дээ тий. Хоол нь сайтай дагаа цай сайн байдаг. Мароккогийн одоо тэр минт ди буюу Монголоор минт гэж юу юм бэ? Гата тий. Гата цай бол маш алдартай байдаг. Одоо маш олон төрлийн гата цай байдаг. Тэгээ гата цагаараа алдартай. За ерөөхдөө цайны соёл айгүй өндөр хөгжсөн юм уус байгаа. Цайны соёл. Одоо ингээд исламын улс гэсэн ч гэсэн энэ чинь бас алкогол хэрэглэдэг. Тий, энүүгээр бас арай өөр. Одоо турк мөрч бас эргэлдэж ш тодорхой хэмжээнд тий. Тэнгүүдээ илүү нэг арабын хойг тал руу бол эргэлдэггүй. Тэгвэл Мароккод ерөөхдөө бас PM янз янз юм тийм алкогол төрлийн юмнууд эргэлдэг. Энүүгээр бас алдартай. Тэгээд ерөөхдөө энэ снакууд буюу хурд одоо түргэн хоол бүх төрлийн хүнсний бүтээтгүүн Мароккод байдаг. Жимсик хоолндоо маш их ашигладаг бас тий. Тэгээ кофе харьцангуй бага хэрэглэдэг юм байна. За тэгээ хооллох яг бол цай маш их болдог. Харин тийм байна. За тэгээ хооллох ёс заншлных гоё. Нэг тавгнаас ингээд олон хүн ингэж тий хувааж идэх нь одоо хятад хоол шиг ч юм уу тий нөгөө Европод урдаа нэг пиццаг хүртэл урдаа тавьчаад албас сэрэгээр иддэг шүү дээ. Пиццаа ингээд тавьчихдаг тий. Ганцаараа иддэг. Тий сонь тий. Тийм биш. За нэг тавгнаас ер нь хоолдог. За баруун гараараа хоолно. Тэгээд халбганы орно талхаа ингэж халбах шиг ингэж нэг жигэнсэн мах ногоогоо ингэж талхаараа авч ингэж шүүсэнд нь дүрж амталж иддэг юм байна. За тэг мэдээж зочноо бол маш тэ найрцгаар өгтөн хүлээж авдаг. Зочноо ер нь бол дээдлээд хамгийн сайхан идэ будааныхаа хамгийн амттай шимттэй буран болгоныг зочиндоо байрах үүрэгтэй. За тэгээ Марокко ягаад нэг алкогол хэрэглэдэг вэ гэхээр нэг угаасаа европчуудаа маш удаан хугацааны холбоот Европуудын нэг сууршдаг бизнес хийдэгээс учраас пив бол ерөөдөө Мароккогийн премиум бир гэдэг тэр пив хүртэл айгуу тийм гоё пив гаргаж ирдэг. Тэгээд лагер гэдэг арай нэг зөөлөн пив байдаг шүү дээ. Лайт пив тийм пив хүртэл. Тэгэхээр ерөөдөө Мароккод очих юм бол арабын ертөнцөөс арай өөр газар очиж байгаа юм шиг бас мэдрэмжийг авах хэрэгтэй. Санагдчихлаа. Яг манай найз очиж исэн. Тэгээ би Мароккочдоос зуг ажилдаг гэсэн байхгүй. Яг тэр хоол, соёл тэр дотор нь орох юм бол үнэхээр гоё салгаар гоё юм гоё газар юм лээ Марокко. Яг нэг 7 хоног 14 хоног моногийн аялал хийхэд бол Марокко үнэхээр гоё осод нэг. Гоё. За удахгүй очихын төлөө од мөндөртэй аялал аваад явчих чинь бид хоёлаа. Тий. За сонирхолтой нэвтрүүлэг байлаа. Баярлалаа заяа. Баярлалаа үзэгчдээс баярлалаа. За ингээд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр цугийн Атлас нэвтрүүлэг тань төрлөө. Хөтлөгт нийтлэгч Бат Сая болон мөхцөл миний би та бүгдэд ээлж дугаараа хүргэлээ. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр цуг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хурж байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч өрөөтэй бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани ивент этгэн та бүгд төрүүлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.